Одоо өөр гэр бүлийнхнийхийгээ яаж ойлгох вэ? Өөрийнхөө ойлголтоор зөвлөөрэй гинэ. За гэр бүлийнхнийгаа яаж ойлгохын тулд бид нар сонсох хэрэгтэй. Тэр бол бүр ерөөсөө number 1. Тэр хүмүүсийн үгээр хэлж чаддгүй юм байдаг шүү дээ. Тэр чинь чи үнэхээр зүрх сэтгэлээ тавьж сонсох үед гардаг. Үгээр хэлж байгаа үгэнд нь бас биш. Бид нар чи тэгж хэллээ гэл нөгөө хүмүүс тэгдэж хоорондоо харилцаж байгаа харилцаа гэхлээр сонсохтой юм уу гэдэг байхгүй. Бид нар хин төрүүлж хэлэх гэж байгаа уралдаанд явж байгаа юм шиг ярьдаг. Хин төрүүлж хэлж байгаа нь ялж байгаа биш байхгүй. Хин өөрийнхөө цээжийг онгоотлоо ярьж ийн бас биш байхгүй. Хин тэр хүний юмыг сонсож чадж гэн хүлээн авч чадж гэн тэр хүн нөгөө хүнийхээ хамгийн сайн найз нь болж чаддаг. Хүнийхээ итгэлийг дааж чаддаг байхгүй. Тэр хүнд хэрвээ чи өөрийгөө ойлгуулмаар байгаа бол эхлээд тэр хүнийг ойлго гэдэг. Тэр хүнийг сонс. Тэр хүний хүсэж байгаа юмыг тэр нь аюу амархан. Бид нар хүнийг яагаад сонсож чаддгүй гэхээр чиний өөрийн толгойдоо бодож байгаа юм чи аюу хэцүүдэг. Бөөн будлаан зөрчилтэй юм. Тэгэл өөрийнхөө юу яаж байгаа юм. Бид нар өөрийнхөө юмыг тулган шаарддаг хувилбар маш их байдаг гэдэг түрүүх ярьсан шүү дээ, тий. Тэр тулган шаарддаг хувилбар чинь хүнийг бусдаас сонсох, бусдын өгж байгаа юмыг хүлээж авах чадваргүй болгочтой. Бид нар харлан болгочтой, сохор болгочтой, тий, мэдрэмж муутай болгочтой. Тэгэхээр бид нар одоо бүх монгол хүмүүсийг бол сонсох авьяасаа хөгжүүлээч, сонсох чадвараа хөгжүүлээч. Хүнийг үгээр хэлээгүй ч гэсэн хүний үйлдэлээрээ илэрхийлдэг шүү дээ, тий. Ярьж чадахгүй байгаа ч гэсэн нүүрнийхээ хуурлаараа body language бие махбодоор илэрхийлдэг юмнууд байдаг. Тэ? Ярьж илэрхийлэхгүй ч байгаа ч гэсэн хэлэх гэжсэн үгээ ингээ хүн хазаа авчдаг шүү дээ заримдаа. Хэлэх гэсэн аяар болчдөг. Энэ минь хувилбарыг сонсож чадна гэдэг бол хамгийн хүчтэй хувилбар гэлж.